Та зургийн авалтын дараа өнгөө тавиад хартал нэг л тийм сонио авцалтаагүй юм шиг харагдчихсэн. Энэ асуудал нь таны өнгөнд биш, харин таны өнгө тавих дараалал нь байгаа гэвэл таядах уу? Өнгө тавих дараалал өөрөө маш энгийн байна. Нэгдүгээрт foundation, хоёрдугаарт өнгө гаргалт. Та foundation-ыг хэр зөв тавина, төдий ч нэгээрээ таны өнгө илүү гоё гарч өгнө гэсэн. Нэг нь нөгөөсөө шууд утгаараа хамааралтай буюу та зөв foundation тавих юм бол таны өнгө гаргалт ч гэсэн зөв гоё харагдах болно. За яагаад гэдгийг тайлбарлая. Ихэнх хүмүүс өнгө тавихтаа лата төрүүлж тавьчаад араас нь өнгөө тавьдаг. Энэ маш буруу. Яг гэвэл та тодорхой процессуудыг алгасаад шууд өнгө гаргалтандаа ороод араас нь анхныхаа фаундейшн хийгээд байгаа гэсэн. Яг эсвэргээрээ байх юм бол та фаундейшн эхэлж игээд өнгө гаргалтаа дараа нэх юм бол таны өнгө яг зөв харагдана. За би яг фаундейшн гэж яг юу гэдэг байгааг тайлбарлая. Өнгө гаргахад фаундейшн маш чухал. Фаундейшн өөрөө хоёр хэсгээс бүтнэ. Эхнийх нь та low growth дүрсээс color space transform хийнэ гэсэн. Color space transform нь юу гэсэн үг вэ гэхээр таны одоо саарл түүхий дүрсийг үндсэн стандартын өнгөнд оруулж байгаа гэсэн. За хоёрдугаар хэсэг нь та color space transform хийснийхаа дараа primary correction хийх ёстой. За primary correction гэдэг нь та exposure, white balance, contrast, saturation янзлна гэсэн. Зөв foundationтэй дүрс өнгө тавилт нь хамаагүй чанартай ордог. За ингээд энэ зүйлүүдийг хийснээрээ та foundation буюу суур өнгө тавилтаа маш зөв тавьж гин гэсэн. За гэх мэтлээ иймэрхүү өнгө тавилтын суур мэдлгүүдийг би энэ аккаунтн дээр постлох учраас та follow хийгээд найз руугаа явуулаарай.